хүн бүр тэгш гараанаас эхэлдэггүй. Харин тэгш оролцох боломжийг нь бүрдүүлбэл хүн бүрд хүч бий. Өөрийн хүчийг таньсан хүн өрөөл бусдад гэрэлт өгөөдөг. Хөгжлийн жолоог өөрт нь натгуулах нь лидийн эрхмэлдэг зарчим. Зөв шийдвэр гаргая гэвэл асуу, судал, шинжил. Өөрчлөлтийг хийх хүч өөрсдөд мань байдаг. Олуулаа хэлцэж, оновчтой шийдэлд хүрэх нь лидийн эрхмэлдэг зарчим. Бид нэг дэлхий дээр амьдарч, нэг агаараар амьсгалж, нэг сав шимээр ундаалж байгаа боловч бидний аз жаргал, гуниг зовлон бүгд өөр өөр. Бусдын зовлон гүргээж, инээд бэлэглэх, аз жаргалыг нь хамтдаа хуваалцахын үнц нь юугаарч хэмжигдэшгүй. Хүн бүхний амьдрал үнцэнтэй. Та бидний туулсан амьдрал дахин давтагдашгүй цор ганц бүтээл шүү дээ. Өөр өөр хүмүүсийг нийтгэж үнцэн бүтээх нь лидийн эрхмэлдэг зарчим. Олонхоос ялгаатай байх амаргүйч өөрийнхөө амьдрах нь илүү үнцэнтэй. Хэнийг ч ялгалгүй хамтдан үргэлжлэх нь лидийн эрхмэлдэг зарчим. Ганц оноо хэр үнцэнтэйг тамирчнаас асуу. Олон жижиг хэсгүүд нийлснээр бүтэн болдгийг бүү март.
ганц зураас урлагийн бүтээлийг өөрчлөх хүчтэй. Нэг хүний оролцоо хизээд бага байгаагүй. Надаар л дутуу гэж үлдээсэн бүхэн чамаар л дутсан байдаг. Залуусыг яг одоо боддоор оролцуулах нь лидийн эрхмэлтэд зарчим. Уулын оргилд байгаа хүмүүс рүү уулын бэлээс орилоод сонсдгүйг би ойлгосон. Яагаад бид эхлүүлж болохгүй гэж? Яагаад бид өөрчилж болохгүй гэж? Зөвийг хүлэрлэж зөрөгтэй байх нь лидийн эрхмэлдэг зарчим. Бодоод л суух биш, туулж сурдаг гэж тэр надад зөвлөсөн. Малчдын амжиргааг дэмжих ажлыг ширээний ардаас төлөвлөх боломжгүйг би ойлгосон. Бодол биелэн олох хүртэл эргэлзэлгүй оролдоод үз. Зүгээр л хий. Тууштай байж туршиж суралцах нь лидийн эрхмэлдэг зарчим. Хотын гудамж бол тухайн хотын амин судас. Гудамж талбай амьд байх учиртай. Гэтэл өдөр тутам алхаж өнгөрдөг гудамж зам талбай маань ямар вүлээ? Чадваргүй манлайлал бидний хөгжлийг ухраасаар байна. Гэвч асуудал ихтэй хотод шийдэл бүрч их. Бүтээлч мэдлэгтэй залууст оролцох үүдийг нээж машин бус хүнээ бодож Улаанбаатар хотоо хайрлах шалтгаан нэмэх нь миний зорилго. Сайн туршлагаас суралцаж салбар бүрийг уялдуулж ажиллах нь лидийн эрхмэлдэг зарчим.